Хай, өглөөний цагаан бэлдээ. Өнөөдөр Хятадын үндэсний 4 том баярын нэг болох Лут завны баярын өдөр. Өчигдөр, өнөөдөр, маргааш. Энэ 3 өдөр амархан. Амархан чиштэй угаасаа өнөөдөр маргааш хоёр ч хагасан бүтэнсэн. Баяртай баяргүй угаасаа амарна. Хятадын 4 том баяр гэж яг аль бие усны амралтын өдрүүдтэй үндэсний 4 баяр байдیں۔ Тэгэд улирал болгонд нэг байд юм аа. Тэгээд яг зуных нь болохоор энэ Лут завны баяр ихгүй юу? Тийм болохоор Лут завны баяр гэхээс гадна нарны баяр, нал шал гэж юм гээд нар голсны баяр энэ төр гээд ярьдیں۔ Угаасаа яг зуны туйлтай нэлийн давхцаж болдог баяр ихгүй юу? Тэгээд өнөөдөр манай хажуудлын цэцэрлэг түрээлэнд Лут завны уралдаан болно гэсэн. Тэгээд хүрээд ирсэн чинь дууссан биш үү? Угаасаа нөхрөөс болж байгаа гурлаа хамт очинд гэчээд өглөө унтчаа сэрж өгөхгүй. Тэгээ сэрчээл нүүр гараа угаа нүглөний цагаа идэнэ гэж тэгсэр хөтлөж байгаа. Уур хүрчлээ. Угаасаа өчигдөр шөнө 3-4 гэж унтсан гэж байгаа байхгүй юу? Нөхөр яг юмтай. Одоо 30 гарчаад за 5 дахь өдөр хагасаа өдрөөрөө бит хоёрыг унтсны дараа босч компьютер дээр тоглоом тоглодог. Сонирмагаас тийм амар хөшөрчүүд тоглоомуудад тоглодог. Тэгэд мэдээч тийм шүн онц хүн яаж өглөө 9-10 гэж босгон тийм үстэй. За өнөөдрийн Лут завны талаар багахан яриа за. Ер нь одоо ингээд Хятадууд өөрсдийн үндэсний 4 том баяраа ингээд улиралт болгонд нэг хийдэг гэжээс эдгээр ч угаасаа малчин гэдэг тариач ард түмэн тийм болохоор цаг агаарын өөрчлөлт, газар нутгийн цаг агаарын нөлөөллийг авах ургац зэрэгтэй маш их ач холбогдол өгдөг болохоор улирлаас улиралд дамжиж температур өөрчлөгдөх явц бүрт ургацаа хураалаа, тэнгэр хангаа байглаа шүтий гэсэн нэг ийм зайшлаар ингэж үндэсний баяруудтай юм. Түүний нэг болох энэ Лут завны баяр болохоор бас бүр манай эртний өмнөх 300-аад оноос үүдэлтэй гэдэг. Тэгээд анх үссэн домгийн яриул за би энэ талаар жил болгоно л энэ ярих юм. Чэжилсэн үү гэж юу? За худлаадлаа. Анх манай эртний өмнөх 300-аад оны үед Чүйен гээд алдартай улсын зүтгэлтэн зохиолч эрдэмтэн хүн байж л дээ. Тэгээд төлөв даруй, шудраг үнэнч сайхан сэтгэлээр их орныхон төлөө, улсынхаа төлөө хаанда шадар бараавалж үнэжээр хүчин зүтгэдэг. Тэгтэл нэг хааны иргэн тойрондох бусад шадар түшмэл энэ Чүйений талаар хаандаа ингээд тантаа муухай үгээ хэлж муулж нэр хүндэд гутааж явдаг. Тэгсэн чинь нэг өдөр хаан нь тэр түшмдүүд их өвгөнд итгээд Чүйенийг алс хол цөлчд юм байл та. Тэгээ Чүйен тэр цөллөгт байхдаа айгүй алдартай шүлгүүдийг бичжүүлдээсэн байдаг. Тэгээд үүнээс гадна яг тэр цөллөгт байх үед нь өөрийнх нь тэр чуулсан дайсны төрөм хилэлд автаж эзлэгдсэн гэдгийг сонсоод сэтгэлээр унаад за би энэ зовлонг даахгүй юм шиг байна гэдгээд гол руу өсөрч амиа хорлыгээд том чулуу тэрвэд услуу унаад өчт юм байл та. Тэгэд түүнийг харсан, сонссон нутгийн иргэд Чүйенийг аврах гэж заваарай гол дээгүүр хайж түүнээс нь бол балан одоогийн Лут завны уралдаан үүссэн гэдэг. Тэгэд мөн ард түмэн нь ядаж энэ нэрт зохиолжийн биеийн ч гэсэн холчгомсон гэд загас жарахад дидүүлчих үгээд одоо хусны навчинд будаа дүүргэж боогоод гол руу хайчихсан. Тэгээд загас жарахын тэр будаа гэдэг бити манай Чүйений биеийг сэгэлжээсэ гэдэг ийм хүслээс одоогийн зунц буюу одоо Хятадын уламжлалт нэг хоол эдийн түүний өсөл эхэлсэн гэдэг. Тийм болохоор одоо энэ Лут завны баяр үеэр зунц эддэг. Зунц гэдэг нь хулсны навчинд ороосон шүлхий будаа, наалдамхай будаа хэлдэг. Энэ Чингисхааны үйлдвэрийг хамгийн сайн хийсэн нэг онцгой юу ихээр суулгаад Өнөөдөр Бээжинд намын баяр болж байгаа. Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн зохиолч
аюур замгай ирж уншигчдтай уулзсан. Жил бүрийн 6 сард Бээжинд олон улсын номын үзэсгэлэн болтын. Тэгээд Монголоос зохиолчид ирж оролцож танилцах үеэр нь Бээжин дэх Монголын элчин сайдаас зохион байгуулж элчин дээр нэг өдөр номын баяр гэдэг ийм өгөөчтэй үйл ажиллагаа явагдаад 2 дахь жилдээ болж байна. Аюур замгай ямар байсан бэ гэж юу? Ингийн л санагцсан. За гадна байдлаас нь эхлээд өөрийн мэдрэмж ярьчээ. Би өмнө нь гэхдээ яг ингэж нүүр тулж уулзж байгаагүй болохоор их хвчлэн онлайн орчин зурагтаас харж байсан болохоор миний төсөөснөөс арай ахмад хүн байсан. Би илүү залуутар хүн байдаг болов уу гэж бодож исэн. Гэтэл манай ээжээс ч ахмад юу гэдэг нэг гэхээр одоо бие нэг тийм жимбитлэн чанга цэгцтэй нэг тийм залуутар авч явдаг тийм хатуу самар. Тэг санагцсан. Харин лекц ярианы хувьд бол ер нь жоохон төвийг сахисан гэх юм уу? Яг ингээд шууд тоочны биш нэг жоохон ам дагуулад. Одоо ингээд юм асуухад тийм үгүй ч юм уу? Өнцгөө барихгүй. Яагаад ийм байж болох вэ? Ингэх вэ гэд гарал үүсэл түүх домгийг ингээд тойруулж даялж байгаа. Тэгэд point дээр очиж ярьдгаараа жоохон ахмад багш нар нэг хичээлийн эцэн дээр тэгж ярьдэн штэ. Тэгж ярьдсан бэлээ. Гэтэ яагаад тэр надад анзаарчихсан бэ гэхээр би өөрөө бас тийм байхгүй юу? Тийм болохоор жоохон яриа нуршуу уйдгартай болчих гээд байдаг. Тэгэд тэгж санагцсан. Би өмнө нь зохиолчийн бөөгийн домог тэгэд бас нэр нь мартцсан. Нэг шувууны hirээний талаар гардаг нэг ном байсан. Тэр ном нь ер нь одоо дэлхийн сонгодгуудтай ойролцоо утгатай. Нэг тийм нийгмийн шүүмжит сэтгэлгээгээ ингээд амтантай хантай ингээд ярьж байгаа амар олон тийм утгууд гарч ирээд идэв штэ номнууд дэр. Тиймэрхүү байсан. Би тэгээ зохиолчтой яг асуух, ярилцах боломжийг амар хүсчихсэн. Тэгсэн чинь тэгэл нэг хүн микрофон барьж дундуур орж сунгуудаа. За одоо нэгдүгээр дарга асуулт асууна уу? Одоо хоёрдугаар дарга асуулт асууна уу гэлээ амар сонин заа. Тэгээд нэг асуулт асууж ярилцах боломж олгоогүй. Уг нь ийм төрлийн арга хэмжээ чинь зохиолч уншигч хоёрыг холбдог. Заавал тийм албаны биш шүү дээ. Ийм нэг гоё арга хэмжээ болох гээд байдаг даанч тэгээд нэг иймэрхүү арга шин баг 2 дахь жилдээ явагдчих байж. За бай.